Хэрхэн үндсэн хөрөнгийн орлого авах зураг оруулах болон QR код хэвлэж наах вэ? Үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн гүйлгээ цэс рүү орж хөрөнгө орлого авахыг сонгоно. Хөрөнгийн зургийг оруулах хоёр арга байдаг. Эхнийх нь шинээр хөрөнгийг бүртгэж орлого авах үедээ зургийг оруулах. Бүртгэж байгаа хөрөнгийн мэдээллийг оруулж хадгалах товч дээр дарна. Орлого үүсгэж хадгалснаар үндсэн хөрөнгийн зургийг системд бүртгэх цонх гарч ирнэ. Хөрөнгийн зураг оруулж орлогын төрлийг орлого авсан болгож хадгална. Үндсэн хөрөнгийн менежментийн бүртгэл цэсний хөрөнгийн дэлгэрэнгүй сонгоно. Хоёр дахь арга нь аль хэдийн бүртгэгдсэн хөрөнгийн хувьд зураг оруулах, эсвэл солих үүнийг хөрөнгийн дэлгэрэнгүй дээрээс хийнэ. Хөрөнгийн дэлгэрэнгүй цэс нь бүртгэгдсэн хөрөнгийн орлогыг өрийн дугаараар нь шүүж харж болдог бөгөөд бүртгэхэд оруулсан мэдээллийг шинчилж болдог. Системд оруулсан хөрөнгийн орлогын зургийг хөрөнгийн дэлгэрэнгүй цэс дээр шинчлэе. Зургийг шинчилж хадгалах товч дээр дарна. Үндсэн хөрөнгийн менежментийн лавлгаа цэсний хөрөнгийн лавлгааг сонгоно. Хөрөнгийн лавлгаа цэс нь хөрөнгийн орлого авсныг огноогоор шүүж харж болдог. Хөрөнгийн лавлгаанаас код наах хөрөнгөө сонгоно. Нэмэлт дээр дарж хөрөнгийн код хэвлэх дээр дарж хөрөнгийн кодыг хэвлэнэ. Хэрэв олон хөрөнгийн кодыг хэвлэх бол хөрөнгийн лавлгаа дээрээсээ бөөнүүрэнд чиглээд хэвлэж болно. Нэмэлт дээр дарж хөрөнгийн код хэвлэх дээр дарж хөрөнгийн кодыг хэвлэнэ.